За сайн байцгаана уу өдрийн минь. За тэгээд бүсийг хэрхэн зөв харгыг цөөхөн минутаар үзүүлье. За бүсээ зөвхөн нуруу хэсэг рүү баг зэрэг шахаад өгнө. Шахаж өгөөд бүсээ гол хэсгээс нь барьчин. За дээрээс 3 дахь дээгнээс гэсэн үг. За зүүн татаад, баруун татаад, дээрээс 2 дахь дээг дэгээдлээ. За дэгээгээ маш хурдан алцаалахгүйгээр доотлын дээгнүүдийг. За дэгээдж байгаа талаас хөө татаад байна гэсэн үг. За, артлага нийлийг гаргалаа. За, сүүлд нь дээдлэхаа дэгээд. За, артлын хилийг нугалж барихгүй болохоор энэ дэгээ маань дээгүүр нь гулгаад байдаг. Тэгэхээр дэгээдэж чаддгүй гэсэн үг. За, энэ бондоогоо гарч байгаа гицийг атгаж барьж байгаа сөхлөө тунгоогоо дарлаа. За, нөгөө гиц маань дээгүүрээ шахагдаа гараад ирж байна. Дарж байгаа цэжээрээ бүртгээгээд өглөө. За бүсгүүчүүд маань болохоор бүсээ даун ходолк макн дээр зүүх ёстой юу гэж асуугаад байгаа. Эцгэн бие дээр зүүсэн ч болно. За яг хөө энэ шин байгаа тохиолдолд бүс маань жоохон дараагаар хатуу байдаг юм. Тэгэхээр даун зөөлөн ходолк макн дээр зүүл илүү зүгээр шүү за. За ингээд яг өөрт тохирсон бүс бол нэг хонхоод нэмэрхүү байна гэж харж болох нэ. За одоо бүсээ тайлахдаа артлахаа хилийг дахиад нуулж барьлаа. Яг дээгийнхээ харалтаа бариад татсан шүү манайхаа. Дээр доороос солихгүй нэг талаас хөнөө гэсэн үг. За зүгтээ нугалсан тайлахтаа бас нугалсан. Энийг хизээч тийм мартаарай. За баярлалаа.